За тавхаа энэ амрам байлгүй. Тэгэхээр энэ багшийн технологийн суурь үйлчлэгийн үнэлгээ нэлээд жижигхэн одоо зургааны үйл тавхаа гарч байгаа. Тэр яг энэ одоо үйлчлэгийн хурлын маань бас одоо зорилгод гэдэг юм уу тийм ээ чиглэлд бас нэгэн тохирохоор юм болов уу гэж бодоод тийм ээ энд товчхон одоо бас нэг судалгааны үр дүнг танилцуулахаар энд хичээд байгаамаа. Тэгээ яг энэ бол яг нийтийг хамарсан нэгэн том судалгаа биш. Гэхдээ бас Монгол улсын нийт багш нарын 2 орчим хувийг хамруулсан. За ийм одоо тийм ээ байгаамаа. За ерөнхийдөө ийм ахуйсан. За энэ сургалтын технологийн интеграцчлах зам загварын зөвхөн жагсаалт харуулчихна. За жагсаалт гэдэг нь тэгэхээр одоо бас ийм зүйлүүд байгаад байна. Тэгэхээр хараад байна. За хоёр дахь нь яг нь техник загварын технологийн үнэлгээний даалгавар хадгалсан талаар бас нэг тийм ээ жижиг хэсэг бий. За ингээд үнэлгээний яг үр дүндээ ганц нэг одоо тийм ээ тэр онцлог зүйлүүдийг хэлээд. За ингээд юм юу байгаа. За тэгэхээр яг энэ сургалтын технологийн интеграцчлах асуудал бол бас одоо энэ адван нэг сургалтын байгууллагууд нэлээд чухал тавигдж байна. Тэгэхээр яг энэ бол хэдийгээр тоошин юм зүйл биш гэх боловч ер нь бас энэ одоо ковидын дараа тийм ээ асуусан сургалт ялангуяа анги танхим технологиг оруулж ирэхтэй холбоотой ер нь бол одоо маш их чиглэлтэй хийгдэж явж байна. Тухайлбал энэ одоо 2009 онд байгаа шимдэл харьцааны зөрчилдөөний нийт хүрээ нэмээс гарсан баримтчилгээ. За мөн одоо Европын комиссийн бахаа дижитал компетенц фреймворк. За энэ бол илүү нөгөө нэг одоо нийгмийн талдаа. Гэхдээ энэ нийгмийн нэг иргэний ашиг осгол үйл тийм ээ ийм судалгаанууд бас Монголд ч гэсэн хийгдсэн байдаг. За сүүлийн үед бол ийм AI компетенц фреймворк гэдэг зүйл бас. За энэ мэтэр бол ер нь энэ технологиг одоо сургалтанд интеграцчлах тэрний одоо давуу талыг одоо тийм ээ нэг бий болчихсон. Сая одоо бадраг зөвхөн хэллээ шүү дээ. Тийм ээ нэг бий болчихсон тэр одоо давуу талыг анги танхимын сургалтанд ашиглах энэ судалгаа бол тасралтгүй хийгдэж байна. За Монгол улс ч гэсэн яг энэ судалгаа хийгдээд боловсрол судлалын үндэсний хүрээлэнгээс болон боловсролын үнэлгээний төвөөс бол энэ техник загварыг одоо сургалтанд нэвтрүүлэх за түүгээр ер нь бол энэ одоо багшийн хэлийг үнэлэх ийм одоо ажлууд бол зөвхөн хэмжээнд хийгдэж явж байна. За зүгээр зөвхөн тодорхой хийх үүднээс за таасан аль адван гэдэг энэ хүний ажлаас бол харж байна. Ерөнхийдөө бид бол өмнө нь бол энэ ер нь технологи хэрэг нээлттэй байлгүй гэдгийг технологи acceptance model буюу нөгөө таам гэдэг загвараар судалдаг байсан. Үндсэндээ 2024 оноос энэ загварт бол өөрчлөлт орж ирж байна. Нэг ийм судалгаа байна. Өөрөөр хэлбэл энэ технологи гэдэг загвар бол энэ нөхцөл байдлыг хөнгөлөлтөж за удирдлагын дэмжлэг нийгмийн нөлөө тийм ээ гэдэг ийм технологи заавал интеграцчлах шаардлагын дагуу технологи загвар маань за ашиглахад хялбар байдал за мөн зөвшөөрөгдсөн ашиг тус бие даасан байдал үнэтэй хуваарьнаар оруулж байна. За түүгээр барахгүй за энэ ашиглахад хялбар байдал зөвшөөрөгдсөн тийм ээ ашиг тус бие даасан байдал болон технологи загвар маань гэсэн технологиг асралтгүй ашиглах энэхүү одоо чадварт хувь нэмрээ оруулж байна гэсэн судалгаа тухайлбал хийгдсэн байна. Тэгэхээр энэ маань бол үндсэндээ тэр технологи acceptance model буюу технологиг хүлээж авах загварын шинжилсэн хувилбар маягтайгаар гарч ирээд байгаа юм л. Тэгэхээр ийм маягаар ер нь бол одоо бид тийм ээ технологиг анги танхимд интеграцчлах ялангуяа зүгээр одоо нэг оруулах төдий биш. За түүнийгээ үнэхээр энэ давуу тал боломжийг одоо тийм ээ яг тэр нэг одоо сурвалжлагчдын сургалтыг дэмжиж байхаар интеграцчлах асуудал бол бас л одоо судлаачдын тийм ээ энэ боловсролд ажиллаж байгаа бүх хүний анхаарлын төвд байсаар байна. А гэхдээ бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Яг энэ технологиг интеграцчлах үед саад болдог зүйлүүд байна. Жишээ нь за техностресс тийм ээ технологийн стресс энэ маш хүчтэй маш одоо олноор гарч байгаа технологиуд нь ер нь бол тэр хэрэглэхэд саад болох тийм стрессийг бий болгож байна. Энэ маань бол бас л технологийн интеграцид сөрөөр нөлөөлж болох юм шүү тийм ээ гэсэн юм анхааруулга болсон юм. За дээрэс нь бол
багшлахын уйдрамжлал тийм ээ teacher tradition гэдэг юм бол ер нь бол одоо тийм ээ уламжлалт болоод ирсэн тэр хүн төрлөختний өдийг хүртэл бий болгосон тийм ээ тэр уламжлалт одоо бид хамгийн дээд одоо чухал тийм ээ энэ одоо нийгмийг бий болгох гол зүйл гэж үзээд байгаа. Тэр уламжлалт нь ерөнхийдөө өөрчлөлт хийх зүйлийг одоо бий болгодог гэх юм да. Гэдэг утгаараа энэ багшлахын уламжлал маань бол бас тийм ээ бас нэг тийм тоотож үзэхгүй бол бас саад дотор нэг зүйл байна гэж дайгж үзсэн байна. За тэгээд дээрээс нь бол тэр хувийн инновашн хийх, өөрөөр хэлбэл шинжилгээ хийх тэр өөрийнх нь одоо тэр хандлагатай холбоотой ийм зүйлүүд ч бас юм сөргөөр нөлөөлж болсон шүү гэдгийг санхааруулсан юм зүйлүүд байдаг. За тэгэхээр ийм мэдээ одоо сургалтын технологиг интеграцчлах асуудал бол одоо нэгэн тийм ээ чухлаар тавигдаж яригдаж байна. Өчөө хийхдээ дууссан зүйл бас биш болоод байна. За энэ нэг нь бол нэгэн ориглон гэдэг юм уу да энэ темпат гэдэг загвар байгаа. Технологи арга зүй агуулгын мэдлэгийн хүрээ гэсэн ийм загвар байгаа. Тэгэхээр энэ хүү загварын хувьд бол уран одоо загвар уу тий үндсэн хүрээ байдаг. Одоо суур мэдлэг байдаг. За энэний нэг нь бол одоо энэ content knowledge уу яг хичээлийн агуулгын мэдлэг. За мөн одоо арга зүйн мэдлэг тэр хичээлийн одоо тийм ээ багшлахын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах гэх мэтлэг. За энэ хоёрын дунд нь юм да тийм ээ. Технологийн мэдлэг байдаг. Тэгэхээр энэ дундлын технологийн мэдлэгийн бэлэн байдлыг одоо Монгол улсын нэг 800 орчим багшийг оролцуулан өөрийн үнэлгээгээр үнэлсэн үр дүн. Тэгэхээр энэ маань бол зөвхөн технологи хэрэглэх чадвар. Ямар нэгэн тийм контенттэй ямар нэгэн тийм арга зүйтэй интеграцсан зүйл байхгүй. Хэрвээ гэх юм бол би хийж чадахгүй шүү дээ. Одоо чинь математик дидактикийг бол би тийм ориглон хөгжил сайн мэдчихгүй. Тийм ээ? Тэгэхээр бол одоо боломжгүй болчих. Тийм учраас зөвхөн энэ technological knowledge гэдэг ийм хэсэг дээр нь багш нар ер нь хэр бэлэн байна вэ, тийм ээ? Өөрийгөө юу гэж үнэлж байна вэ гэдгийг тодруулсан юм үр дүн юм танилцуулж байгаа маань. За тэгэхээр яг нь ерөнхийдөө бол бид нэг ийм яг энэ одоо technological knowledge гэдэг одоо агуулгын хүрээ ийм дөрвөн тулгуур тийм ээ чадвар мэдлэгийг авсан. Би чухал шинэ технологиудыг хэрэглэдэг. За би технологиг байнга хэрэглэдэг. За бид олон янзын технологиг мэднэ бий тийм ээ. За би технологи ашиглахад хэрэгцээ техникийн ур чадвартай. За тэгээд энэ ур чадваруудынхаа хүрээ энэ дөрвөн одоо дид тийм ээ агуулгынхаа хүрээ за мэдлэг ойлголт за хэрэглэх дадлан шинжилэх үнэлэхийн дөрвөн төвшин тийм ээ одоо шалгуураар тодорхойлоод энэ хүрээндээ ер нь даалгавруудаар тодорхойлж байна тийм ээ даалгавраар тодорхойлж. За нэг уншаад хэлэх байна тийм ээ. За би ихийнхээ ерөнхийдөө тодруулаад хэлчихье. Тухайд бол нэгдүгээр одоо дид одоо чадварын хүрээнд би чухал шинэ технологиудыг хэрэглэдэг гэдэг дээр мэдлэг нь шинэ технологийн зориулт хэрэглээний онцлогийг ойлгодог. За хэрэглэх төслөөр шинэ технологийн зориулт хэрэглээний онцлогоос хамааруулан хувийн хэрэгцээндээ эсвэл хичээлдээ тохиромжтойгоор сонгон ашигладаг. За задлан шинжилгээ төвшөнд шинэ технологийн онцлог давуу талыг тодорхойлж хувийн хэрэгцээндээ эсвэл хичээлийн агуулга арга зүй үнэлгээ үр бүтээлтэй ашигладаг. За үнэлэх төвшөнд шинэ технологийн онцлог давуу тал болон хувийн эсвэл хичээл сургалтанд ашигласан үр дүнгээ эргцүүлж түүний практикт ашиглах үр ашигтай аргыг тодорхойлон байнга сайжруулж хэрэглэдэг гэсэн. За ийм шалгуурыг тодорхойлоод тийм ээ. За энэ одоо агуулгынхаа хүрээ ийм агуулга бүрийн хүрээнд бол 5 дид агуулга буюу чадвар тодорхойлсон. Тухайлбал одоо бас тэр би чухал шинэ технологиудыг хэрэглэдэг гэдэг энэ агуулгын хүрээнд бол тодорхойлсон дид агуулгууд нь шинэ технологиг сонирхож судалдаг. За сургалтын мэдээлэл харилцааны технологийн ашиглах талаар сонирхож судалдаг. Хандлагатай холбоотой юм асууж. За сургалтын хэрэглэх шинэ технологи нэр томьёог ойлгодог. За сурагчдын сургалтын үеийг дэмжих технологиг сургалтын төвшин хэрэглэдэг. За шинэ технологийн онцлогоос хамаарч түүний хувийн болон сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх гэсэн ийм дид агуулга тодорхойлоод. За тэгээд ард нь нөгөө төвшин бүртээ хамаарах даалгавруудыг
тодорхойлж энэ нөгөө blueprint маягийн юм болохгүй тийм ээ. За яг ийм мэдээг дараагийн одоо хоёр агуулгын хүрээнд ийм одоо дэд агуулгуудыг тодорхойлоод энэ хүрээндээ даалгавруудаа боловсруулж өгсөн байна тийм ээ. За ерөнхийдөө ийм байдлаар одоо тодорхойлж өгсөн. За одоо яг үр дүн рүү н орчихлоо. За яг ерөнхийдөө бол энэ нийтдээ 774 хүн энэ одоо өөрийн үйлдвэрийг хийсэн байсан. За харамсалтай нь 38 нь бол мэргэжлийн тодорхойгүй. Яг юуны огт тодорхойгүй бүгэлсэн байна лээ дээ. За тэгэхээр энд нэг 450 одоо хүн бүгэлсэн. Тэг өшөө 750 тийм ээ. Бас хүн энэ өөрийн үйлдвэрийг хийсэн гэсэн үг. За тэгээд мэргэжлийн хувьд бол харьцангуй нэлээд тийм ээ. Хамааралт бол өндөр байна уу гэж ингэж харж байгаа. За тэгэхээр яг даалгаврын хувьд бол харахад за энэ ногооноор байгаа нь бол харьцангуй нэлээд өндөр оноо авсан даалгаврууд байж байгаа. 1-р даалгавар, 5-р даалгавар, 14-р даалгавар бол харьцангуй тийм ээ. Одоо өндөр оноо авсан. За энэ нь бол яг ерөнхийдөө нэлээд илэрхий юм уу тийм хямд төсвөр байсан байж магадгүй. Тийм ээ. Эсвэл яг энэ талаар одоо манай огч нар маань бол нэлээд одоо бас ойлголт мэдлэг тийм ээ. Өндөр байна уу? Ийм даалгавар байгаа. За харамсалтай нь 3, 12, 18 дугаар даалгаврын хувьд бол нэлээд бага оноотой байгаа. За энэ нь бол яг ер нь бас л танил биш тийм ээ ийм зүйлүүдийг ашигласан л өгч. Тэгэхээр энэ бол яг ерөнхийдөө яг технологиг хэрэглэх мэдлэгтэй холбоотой ийм асуудал. За жишээ болгоод яг ерөнхийдөө нөгөө бага оноо авсан даалгаврууд нэмэрхүү даалгаврууд байсан. Тийм ээ. Жишээ нь мультимедиа технологиг хамгийн оновчтой тодорхойлт аль нь вэ гэсэн. Нэлээд ойролцоо хариултууд байсан юм шүү аа. За тэгээд хамгийн одоо оновчтой гэдэг юм уу да байж болох хамгийн дөхүү хариулт нь бол энэ Г хариулт буюу текст, зураг, аудио, видео, анимашн агуулсан байж болох ба зөвхөн компьютероор үзэх боломжтой гэдэг энэ хариулт нь хамгийн зөв байхгүй юу? Тэгэхээр энэ дээр яг ерөнхийдөө бас хамгийн бага гүйцэтгэлтэй байна гэж. За хоёр дахь нь бол энэ яг ер нь одоо нөгөө дундын тийм ээ өөрөөр хэлбэл мэдээллийг хамтран ашиглах талаар асуулт байсан. За тэгээд энэ дээр яг Google Apps гэх өөрөөр хэлбэл энэ нийлээ универсал хэрэглээ учраас Google Meet зөвхөн одоо тийм ээ захин уулзалтанд Teams Zoom гэднэр тийм болчих штэ. Тэгээд хамгийн одоо төвшөлөө нь Google Apps байхыг бас тийм ээ харьцангуй баагаануудаа хариулсан юм зүйл харагдчихаг. Яг энэ нэр томьёонууд дээр бас жоо иргэдэг тийм ээ андуурдаг ийм зүйлүүд бас байгаа бол